Цуст сувг үзүүлж бай. Найман настай хүүг метээр наймаална. Ахлах сургуульд байхад метод донсон хүмүүс ахиадны доозын төлөө ээжээгээ ч наймаачгаж мэднэ гэж ярьцгаадаг байсан. Одоо бодоход үнэхээр үнний ортой үг байж. Энэхүү Craigslist зарыг тавьсан хүн иймэрхүү зар цааш репортлогддог гэдгийг мэддэггүй нэгэн байсан бололтой. Цагдаа нар нэг ажилтнаа нууцаар энэ хүнтэй уулзуулж хүүгээ тэр даруйдаа өгснийхэн дараа баривчилсан аж. Үнгүй чихэр тоглоом видео тоглоомууд. Хүүхдүүдээ хэрвээ та нар Greenville орчимд байдаг бол манай тэрч үнгүй чихэр тоглоом видео тоглоомнуудаас хүснээрээ аваарай. Гадна талд улаан өнгөтэй жижиг тэрэг зогсож байгаа. Хаалганы хонх дараад л энэхүү супер онцгой клубт өргөдөн орох болно. Эцэг эхчүүд орохыг зөвшөөрөхгүй. Хонх дарсныхаа дараа экстрим гэдэг нууц үгийг хэлээд л орж болно. Харамсалтай нь энэхүү зарыг тавьсан хүнийг цагдаа нар огт мөрдөж шалгаагүй гин. Энэ зард хүмүүс анхааруулах дохио тавьсаар автоматар устгагдсан байна. Хүмүүсийн бодож таамаглаж байгаа шиг далд учиртай зар байсан байх магадлал өндөртэй учраас энэ нь үнэхээр сэтгэл дүүшээ. Хэрвээ энэ зарын эзэн ямар нэг өөр зүйлээс болж баригдаагүй байгаа бол тэрээр бяцхан хүүхдүүдийг өргөдөх өөрөө арга зам сэтэд явж байж ч мэдэх юм. Үнгүй зурагт. Сайн уу юу байна? Би саяхан 100 сарын баярыг тохиолдуулж шинэ зурагт худалдаж авсан учраас урд нь хэрэглэж байсан Samsung брендийн зурагт маань хэрэггүй боллоо. Одоо манай зойрын өрөөнд байж байгаа. Хэрвээ хүсвэл ирээд авч болно шүү. Гэхдээ ажилдаа очиж шөнийн 12 цагаас хойш л ирж болно. Би урд хаалгаа онгорхоо орхичихна. Тиймээс хаагаад доошоо зойрын өрөөрөө буугаад ирээрэй. Тэгэл шинээрээ шахуу $500 үнэтэй Samsung брендийн зурагттай буцах болно. Энэ зарнд харваас хуурамч, занга, далд утгатай гэдэг нь ойлгогдох байх. Угаасаа тийм ч болж таарсан. Үүний дагуу очиж үзсэн нэг хүний мэдээснээр тэрхүү хаяг дээрх байшин нь ойр орчин дундаа хамгийн өн үзэмж муутай жижигхэн хуучин байшин байсан бөгөөд зар дээр хийсэнчлэн урд хаалган цэлийдэл дэлгээстэй боловч дотроо ямар ч гэрэл асаалтгүй байсан гэнэ. Бас нэг анхаарал татсан зүйл нь зар дээр зурагтыг Samsung брэнд их гэсэн мөртлөө тавьсан зурган дээрх зурагт нь LG брэнд их байсан юм. Тэр зойрын өрөөнд жохом юу хүлээж байсныг төсөөлөхөд ч аймар санагдана. Энэ зарыг Энтони Бринкман гэгч этгээд байршуулжээ. Тэрээр хэн нэгэн өөрийнх нь нүдэн дээр 11 настай охиныг нь хүчинтгий хүссэн байна. Энэ нь түүний бэлгийн гач хүсэлтэй холбоотой аж. Энэ зар тавигдаад удаагүй байхдаа цагдаа нарын хараанд орсон бөгөөд тэд түүний хүслийг гүйцэтгүүлэх гэж байгаа мэтээр эмэгтэй хүнээр холбоотог тулгсан гин. Тэгээд South St. Louis дахь нэгэн ресторанд уулзахаар тохирсон аж. Тэрээр охиноо дагуулan ирээд тэр даруйдаа баримтлагдсан бөгөөд хожим нь тухайн зарыг байршуулснаа мөн хүүхдийн порно хадгалж байснаа хүлээсэн байна. – 2014 онд Sherwin Gog их этгээд эмэгтэй дүр хэсэг нь насанд хүрээгүй хөвгүүдийг бэлгийн хүслээ хангах зорилгоор гэрлүүгээ ирүүлэхээр өргөцсөн гэсэн үндслэлээр баримтлагдсан байна. Тэрээр Craigslist-ийн хувийн чанартай хэсгийг ашиглан зар тавьж өөрийгөө секс хийх хүн хайж байгаа эмэгтэй хүн мэтээр постлсон аж. Баримтлагдах үедээ тэрээр аль хэдийн насанд хүрээгүй 2 ч хөвгүүнтэй имэйл бичилцэж байсан ба нэгэнтээ нь бичлэн уулзаад амжсан байсан гэнэ. Аз болж нөгөө хүүхдийнх нь эцэг их бичилсэн имэйлүүдийг нь олж үзээд хууль сахиулахын мэдэгдснээр тэрхүү Sherwin-ий дараагийн хохирогч болохоос аврагдсан аж.